Сайхан өнөө өглөө салхилж явж байгаа санаа ахтайгаа таарад тэгээ санаа ах маань ингээд бас нутаг орныхоо өөхтөөх өөрийнхөө амьдралын өөхтөөхийг бас сайхан ярилцъя гэдээ ингээд зөвшөөрсөнд баярлалаа. За баярлалаа. Тэгээ та нар ч гэсэн одоо энэ өглөө эртний өглөөний сайхан сэрүүний агаар дээр нутгийн өөхтүүд алхаж яваад тэгээ нөгөө өглөө эрт бас бол нэгийг үздэг ороонт бол нэгийг сонсдог гэж. Бас одоо энэ өглөө ингээ алхах чих сайхан юм. Харин тэгээ ах нь энэ даргаан дээр ирж нэг 30 минутаас цаг одоо энэ даргаа харж сайхан суудаг. Эрүүл мэндийн хувьд одоо бас их сайн. Тэгээд бас саяхан нэг агалгаанд орсон. Тэгээ жоохон эрүүл агаар им гэж эрүүл агаар талах их зүгээр юм аа. Нойр сайхан үрж जैन энэ даргаач ядаргаа их сайхан тайлдаг юм байна. Тэгээд бас нутгийн хөөхтүүд та нар одоо танаа аав чинь жогсон гэж саяхан бурхны орон заларлаа. Алдартай одоо бас манай Баян хонгорын нэртэй эмчнэр тэр үеийн эмчнэр юм ер нь төгсгөл шахуу хүм. Одоо байлаа сайхан насллаа зайлвал манай энэ галууц сумын уугуул хүн штэ одоо 4-5 дугаар багийн хараа ах トゥ миний мэдхээр бол одоо тэр шаалаа зэрэн дээр ч гэж айхтар мундаг хүн байлаа малчин. Манайхан айл аймаг дээр давсан талын одоо хойд нуруу давсан талын зүүн талаар зэрэн зарж байгаа манайхан дээр лулаа үзүүл пинт тэгээ талын онкор марат хавцгаа энэ шуузын дөрөлж мөрлжгөл тэргүүр сайхан нутагтай манайх одоо тэр өнөх тамхт гэдэг газар үйлждэг. Ингээл 4-ийнхэн 5-ийнхэн манай аав энэ төр хоорондоо их найз. Тэр шаалаа зэрэн дэрж байгаа шар хайр гэж нэг морь. Манай аав жоохон ойр зургийн 8 хийдэг тийм байсан. Юу таны аав уяач хүн бай? Уяач биш зүгээр нэг сайн малчин л жирийн л нэг одоо малчин хүн. Тэгээд 8 нэлээж өнгөнөлдөг тийм хүн байлаа. Тэгээд зэрэн дэрж байгаагаас тэр шар хайр морийг авч нэг унахад хөнгөн одоо тийм шар хайр морь авч ирсэн. Зэрэн дэрж шар хайр гэж дүүхэлцэн сайхан шар хайр морь ээ хүүхэд охин насан дуунж ингэж одоо бид нэр бас явж исэн юм одоо юу байдгийг надад тий. Тэгээ яг би бол миний одоо амьдрал баян хүний амьдрал чинь их сонин дурсамж түүхээр одоо бүтдэг юм байна штэ. Тэгээд залуу хүүхэд ахын асуул галууц сумдаал өнгөрсөн одоо би энэ ямптын өвөр төрсөн саяхан төрсөн газар очиод ирсэн. Ямптын өврийн тэр барилтын битүү гэж газар сайхан газар төрсөн. Тэгээ ямпт хайрхан баян ямпт хайрхан баян хонгор хайрхан хоёрын донд л өссөн. Манай сумын тэр хоёр хайрхан чинь бол одоо хүмүүс их шүтдэг энэ заг байдэр галууд ер нь одоо их сайхан бөмбөрийн нутаг одоо ямпт хайрхан чи баян хонгор хайрхан бол одоо галуутын энэ аймаг орны нэр чинь тэр баян хонгор хайрханаар одоо нэрлэгдсэн халдсан элэстэй тийм сайхан хайрхан байгаа штэ. Та нар очиж үдсэн байх нутгийн олсод. Тийм тэгээд баян хонгор хайрханыхаа тухай сүгт насны дурсамж оруулж хонгор хайрхан шүтээ уул гэж сайхан дуу хийсэн би. Чөлтөмсөрөнгийн өгчм. Бөмбөрийн чөлтөмсөрөнгийн. Тэгээд дээр үед бөмбөр галууд хоёр одоо таштайгны хөшөө нэг одоо сум гэсэн үг. Тийм байлаа. Тэгээ мандал сум гэж мандал чинь бас тусдаа сум байсан. Сөүлдээ нэгдсэн. Ийм төөхтэй тий. Нар туссан улсын хормод наад жил өссөндөө. Энтергээд одоо тэр яванд тий. Тэгээ тэр одоо тэр илсэн их сони илс. Баян хонгор илс. Аман тийхээр ингээд аман дараад уусдаг. Тийм гоё илс өгдөө шүү дээ тий. Тэр илс тэгээд галууч чинь ойдон жил 100 жилийн одоо аваан тэмдэглэсэн. Тэр үеэр бид нөгөө хонгор хайрханыхаа илсэнд очиод сайхан очиод уулзаад ингээд тэр илсэнд яваад хонгор хайрхандаа залбираад байж итэл нөгөө байнчгийн нөгөө морь уурч бат зориг ах トゥ нартайгаа ирээд туйл хайлаад тэнд тэгсэн чи яг тэгээд бат зориг морь ууртайгаа ингээд сайхан туйл хайлаад яасан чинь зүг зүгээр байсан чинь ингээд бороо орсон шүү. Тэг сонь юм билээ байгаль орчин тий. Тэг сонь юм байлээ. Тэгээ хүүхэд ахын асуул яах вэ галуутад сургууль соёлд ороод би чинь нэг багадаа их өвддөг нөгөө хоолойны өвчтэй хоолойны махтай багадаа их өвддөг хүүхэд байсан. Тэгээд үеийнхнаасаа бол арай жоохон
нөгөө сургуульд орохдоо зэрэг тэгэл хоолоо өгдөөл ингээл боочих гол ингээл байдаг. Тэгээд нэг 2 анги ухарцсан. Дөө анги төгссөн, 8 төгссөн. Нэг сони юм 8 жил ангийн дарга хийсэн. Тийм сургуулийн бага насны сонь төвхтэй. Одоо энэ жил сургуулийн 100 жилээ авах гэж байна. Тиймэрхүү. Тэгээ бага нас тэгээ яг багшийн сургуулийн Арангаан багшийн сургуульд 8 төгссөн Арангаан багшийн сургуульд хуваарлагдаад. Тэгээд багшийн сургуулиас цэрэгт явсан. Багшийн сургуульдаа сурж байгаад цэрэгт татагдаад цэргийн халуунд явсан да. Чи одоо 3 жил үү? Тэр 3 жил шүү. 3 жил тий. 3 жил 75 он баггүй тэр чинь. Тий. 75 оноос 78 он хүртэл бүр алдарт одоо одон тэмдэгт нэртэй одоо тэр нэг тусгай хараан далуу хаасан. Тэр тусгай хараа бол одоо их гоё тийм анги байсан. Яг цэргийн дүрмэнд юу гэж заасан байна? Тэр дүрмээр л цэргийг хүмүүжүүлнэ. Цэргийн эрдэм ер нь их гоё эрдэм шүү дээ. Эр хүнд болыг өвл цэрэгт явах хэрэгтэй. Эх орноо хамгаалах одоо тэр цэргийн албыг одоо заавал хаах хэрэгтэй. Тэгээ одооны цэрэг чинь бол зүгээр 1 жил болцсон. Ор нэрийн болцсон одоо ийм болчиход биш. 3 жил цэргийн албыг хаана гэдэг бол 3 жил тэр эрдмийн албанд одоо суралцсан. Их сайхан болно. Бие хааж одоо сайхан болно. Хэл яриа үг даах чадвар энэ төр бол янзын сайжрна шүү дээ. Цэрэг бол ер нь тэгээд одоо чинь хэтрүүлж дэглэж барайл одооны хүүхдүүд чи яс чанар муутай болцсон. Зүгээр нэг шанаа манаа бол байдаг л асуудал шүү дээ. Цэрэгт бол тийм л байсан бид нэр тэрийг одоо тэр дэглэлтүүд. Тэгтээ манай тусгай хараа бол тийм дэгтэй анги байгаагүй. Яг цэргийн дэргэнд юу гэж заасан бай. Халагдах цэргүүд хувцлах сургууль хийнэ гэж бодлоо. Тэгэхээр чинь мундаг чанга одоо дэгтэл дөрмээр л анги байсан байхгүй юу? Тийм тэгэл 78 оны 8 сарын 78 оны 6 сарын 22-нд халагдаж ирсэн. Тий. Тэгээд одоо сургууль сэтгүүлч юугаараа суралцсан. Тэгээд ирээд ингэсэн. Ирээд одоо нэг багшийн сургуультай явна гэсэн чинь би чинь хүний цөөхгүй. Дээрээ нэг ихчтэй их чулхны оронд явсан. Ерөөсөө одоо ихчтэй тэгэл айлын одоо цөөхөн хөөхөд ирэхдээ н одоо үндсэндээ ганцаараа одоо үний ганц хөлтлээ. Тэгээд ирсэн чинь аав ээж хоёр 3 жил болоод ирж байгаа. Аав ээж хоёр нас агтсан. Одоо тийм сургууль соёлд явуулахгүй. Одоо ерөөсөө тэгсэн манай аав одоо их тийм айхтар хүм 2 дугаар баригаад цөмбөрийн 2 дугаар баригаад энэ манай хүүхдийг чи тоо өртөгч болоод өөрөөгээд сумын нарийн бичгээ нарга мархтай дарга нартай ярьцсан байхгүй. Тэр сургуульд явуулахгүй шүү гэдэг. Үндсэндээ нууцаар хуйлдаж гашир тэднэртэй хуйлж намайг тэнд баригадын тоо өртөгч болох нь шүү дээ. Тийм байна. Тэгжээл зайл хөөрхөө аавын бие муудаад энэ аймагт гिचсэн. Тэгээ би нэг аавгаа ирэх гээд иргэд тойрохгүй үрээд ирсэн. Таа ээж хоёр ер нь дургуйцаад байна гэд наг зах хувьсгал тэмцлийн ахмад зүтгэлд одоо танаа аамаа бол антахгүй тийм сайхан манай наг зах байсан. Даймэлтэнд оролцож явсан нөгөө эх орноо хамгаалж жинхэнэ хамгаалж Японуудтай байлдаж явсан 45 оны 39 оны даймд оролцож явсан. Олон Япон цааш наруулсан их оны наваачиг байсан. Дамчи гэдэг, мөдөгийн дамчи гэдэг. Ахтан тэгээ ярьсан чинь тэгвэл чамайг тэгэхэд өөрөөсөө нэг сонины газар дэний зам сонины газарт ажиллаж исэн байхгүй. Чамайг тэгвэл ажилд оруулна. Дэний зам сонины газар оруулна. Гээд дагуулж яваад нэг өглөө дагуулад тоочтол. Тэгсэн сонины газар оруулдаг. Сонины газар Ленин зам сонин гэж байлаа шүү дээ. Тэгэхгүй ганцхан сонинтой тэр үед чинь. Тэр нь аймгийн намын хороо захиргааны ардын дотоод урлангуй сэтгч захиргаа гэж байлаа. Тэрний төв хэвлэлгээ ганц хэвлэлт. Ийм сонинд хэвлэгчээр оруулж байгаа намайг. Хэвлэгч машины одоо тэр ПТ4 гэдэг хэвлэгч машины яваар. Шарын эрдэнэцэн гэж одоо сонины эрхлэгч. Нарийн бичгийн дарга нь Арсдын хаага гэдэг одоо ийм улсууд байлаа. Тэгээд тэр сонин руу орж явцсан. Сонины одоо халзан багш гэдгийг бид нэр халзан дармаа гэж одоо энэ сэрүүлгийн баяр мөнгө гэдэг юм да гадаад харилцааны дипломат үйлчлэгийн газрын дарга марга байсан энэ их орол морол нэр төвшижсэн. Эс баяр мөнгө, сэнгээгийн баяр мөнгө гэдэг. Тэрний одоо ээжийн төрсөн ах нь. Тийм сайхан олон жил ажилласан юм халзан талбайтай юм хүн байлаа шүү дээ. Тэгэл сонины газрын одоо хүндтэй босхийг алхаал
Тэр үеийн дагалдан хэвлэгч бол 3 сар ажиллах хэвээр. Тэг 3 сар ажиллаад жинклэх хэвээр. Тэгээд намайг 3 сар ажиллуулаагүй нэг сар яраатай ажиллаа явж итэл нэг өдөр дуудаал очирхөө гэж сурвалжлагч байсан. Тэрэн дээр орж чээж хүчгийн шалгалт өг гэж байна. Тэгээд намайг одоо сонины хянагч болгох тийм шалгалт. Тэгээд чээж хүчгийн шалгалт гэсэн би монгол хэлэнд бол бас гайгүй дөрөв мөрөм мэддэг. Ийм тэр нь хөөхтэйхэн монгол хэл мэлдэнд 8 төгсгөтэй монгол хэлийг нөгөө плед суглаад ингээд бэлтгэж сууж байгаад ярьдаг байсан. Тэгээд тэр монгол хэлний шалгалтыг би шууд суглаад шууд бэлтгэлгүй яриад одоо тэгээд бас гайгүй дүн авч ирсэн. Миний монгол хэлний багш манай аавын нэртэй Багва гэж манай галуутын одоо танаа аав энэ тэр нэг баргаатай олсууд тийм одоо сайхан багш байсан. Тэр монгол хэлийг бол утгаар нь заадаг, ойлгуулдаг. Дөрмийг одоо сайн заадаг юм. Тийм учиртай. Тэгээд нөгөө чээж хүчгийн шалгалт өгöd өгсөн чинь энтэг гэдгийг үгийг энтэг гэж хүчээд нэг алдчихж. Тэгээд тэнцэжсэн. Нэг алдсан. За энэ бол одоо дөрмийн биш алдаа юм. Тэгээд хянагчийн тулд монгол хэлний дүрм маш сайн мэднэ. Гээгдэхгүй гişгээс өксүүлэл одоо ингээл дүрм сайн мэдэх хэрэгтэй юм байна л дээ. Тэгэл энэ зам сонд нөгөө хэвлэгчээсэн хянагч болоод тэгэл хянагчаасан хянагчий ч бас нэлээд хэдэн жил хийсэн. Тэгээ эвлийн өөрийн дарга болсон 79 онд. Тэгэл энэ редакц руу сэтгүүлч болох зам мөр эхэлсэн. Тэгээ улс төрийн дээд сургууль төгсөөл тэгэл сэтгүүлч анги төгсөөл тэгэл сэтгүүлч 2007 онд сэтгүүлчийн дээд курс төгсөөл ингээл тэгээ үндсэндээ энэ паратаг амл юм заалгаал тэгэл сэтгүүлч болсон зам мөр тэгээ сэтгүүлчээс эхэлсэн. Тэгээ өдөө зэрэгтэй одоо үндсэндээ хэвлэл мэдээллийн байгууллагад ганцхан энэ орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагад 47 жил. 77 дахь жилдээ ажиллаж байна. 78 оны 8 сарын 1-нд л тэр хүндтэй усгыг алхаж орсон хүн. Одоо өвгөрөөл одоо ингээд одоо ч гэсэн өнөөгийн баян хонгор гээд сонин гаргаж байгаа. Тэгээ өнөөгийн баян хонгор гээд сошиалын групп байна. Тэгээ тэнд бас төвтэй ажилладаг. Тэгээ ийм л одоо амьдралын замтай, зам мөртэй. Тэгээд одоо 79 онд гэр бүл болсон. Тийм. 3 хүүхэд төрүүлсэн, нэг сайхан хүүгээ ус өвчний улмаас алдсан. Тэгээд амьдралдаа бол одоо бас амьдралын баяр баясгалан зовлон жаргалыг бас өдийн насанд үзэж явна. Нулимсны амтыг бас мэдэрсэн ийм сэтгүүлч байгаа юм би. Тий. Тэгээд хүн одоо сайхан хүүгээ алдна гэдэг ямар өттэй хөт. Залуу зандан хүүгээ алдна гэдэг. Тэгээд ер нь хүний амьдралд бол янз бүрийн юм тохиолдно. Тэгээд энэ хамгийн чухал юм бол одоо эрүүл мэнд хамгийн чухал. Эрхэм баян эрүүл мэнд. Сая одоо би бас хүн тагалгаанд орсон. Тийм тэгээд одоо хүн ер нь тэгээд залуугаасаа эрүүл мэндэ анхаарч явах хэрэгтэй. Энэ эрт дэлгэрүүлэг энэ урьдчилан сэргийлэх юм гэдэг үзлэг шалгалтанд их сайн хамарч явмаар юм байна. Эрүүл мэнд гэдэг одоо чухал байна. Энэ им тан их хэрэгэлдэг болж одоо им ялангуяа одоо монголчууд имийг их хэрэгэлж. Тэгээ одоо энэ сая чи энэ имийн юугаар тэр чимбүрийн эмчэнд тэр одоо шалгалжуулах хийж энэ улсын их хурлчныг юу ялаа штэ бас нэг. Энэ им нь одоо бид нар битгэхгүй штэ энэ ч мэрэгжлийн улсууд. Тэгэл бичээл өгөн тэрний ч одоо хязгааргүй одоо имээр ууж ингэж яаж байгаа. Сайн ч юм байх шиг байна, муу ч юм байх шиг байна. Одоо энэ имийн хэрэглэвэл Монгол бас одоо хитрэх талдаа л болцсон юм уу. Тэгээд сайн юм хэрэглээд байгаа. Нэг нь нөгөөг нь эдгээс мөртлөө нэг нь нөгөөг нь моотгдаг одоо бас нэг юм. Тэгэхээр энэ эрүүл мэнд рүү чиглэсэн эрүүл мэндийн хүнээ гисэн бодлого, төрийн бодлого үнэхээр одоо бас чухал өгөөлөгдсөн юм байна. Ер нь одоо Монголын төр засаг бас эрүүл мэнд рүү анхаарч байна. Тэгтэл одоо бас дутууд улмаг юм байна л гэж ингэж боддог. Тийм тэгээд одоо миний амьдрал бол нэг иймэрхүү. Одоо тэгэл ингэ ажиллаа. Одоо галууд мандалцсан ер нь одоо нөгөө хяад боржгон гэдэг шиг ер нь ямар тийм янзын овг юунууд байгаа галуутад хяад боржгонууд ч байна. Алхнууд одоо нөгөө юунууд байна. Алхнууд гэдэг нь бол тэр манай 3 дугаар өргээд одоо би чинь тэр өнөختийн 3 дугаар өргээд түүх ингээд юу яхаар бол тэр хавийнхан
нэг эрдэмтэн хүн манай нутгийн одоо хүн бичсэн байсан тэр алхнууд овгийн хүн бол тэр лүү байна. Сартуул байна. Сартуул ов гэдэг нь тэр манай энэ сүмбрийн баг маг энэ тэр лүү бас байдаг юм байна лээ. Тэгээд тэр боржгон овгийн хүн байна. Одоо энэ Зандан шитрийн удам судар чинь боржгон, хяад боржгон. Одоо тэр манай сумын чинь Таштай гүний хөшөөний чинь тэр алдартай төрийн дуучид дандар туслагч гэж алдартай хүн байсан. Тэрний одоо удам судрын хүмүүс одоо энд байна. Тэр гин жамцын сурмаа гэж одоо өсгөө байна. Энэ Зандан шитэр дарах чинь энэ хяад боржгон өвгэн. Одоо тэр Норов тайжийн удам судартай аав нь одоо Хөдөлмөрийн Баатар гомбич дамжуугийн гомбич гэж ийм одоо сайхан хүн байсан удам судрын ийм хяад боржгонууд одоо танаа аав мав бол одоо бас тэр боржгон төрлөөгөө байна уу тийм байгаа бах. Тэгээ энэ мандлын 2 том хийд байсан юм билээ. Одоо ч байгаа л да. Одоо тэгээд тэр их хилмигдүүлэлтийн үе тэр мандлын хийд олон сайхан лам нар одоо буудуулж өнгөрсөн. Мандлын чин сүсгт номон хааны хийдийн одоо хүншүүд танаа аав энэ бол чөксөн юмч бол чин сүсгт номон хаан тэгээд тэр Баян нуурын бэр гэдэг сайхан Баян нуур гэж Баян нуур тэрний л одоо баг өргөд хан уул одоо тэгэл тэр сайхан мандлын хангаа үзэгсэлэнд байгалийн одоо тэр юунууд чинь танаа аав юм утдаг. Минийх бол тэгээд тэр цагаан дуруутгал цагаан дуруутаас доош тэр үлзий тгшүү гэдэг байгаа. Үлзий тгшүүнээс доошоо болохдоор уутын гол гэж байгаа. Би бол уутын гол онгоо хөөхт. Уутын гол нь цаашаа урсаад алтан амсар гэдгээр урсаад бөмбөр рүү бөөнцган нуур руу явж байгаа бол. Тэгээ бөмбөр цутгаад бөмбөр тэр алтан амсараар цаашаа даваад урсаад үлзий тгалгаа бөмбөрийн гол болоо явчих. Тэгээд явсаар байгаад бөөн цагаан орцдог. Тэр манай бөөн цагаан орчих том нуур. Тий. Далай болоход ганцхан гол тутсан. Ийм одоо алдартай нуур шүү дээ бөөн цагаан нуур. Тэгээд тангадын галсангой энэ тэр тэгж ярьдгийн тангадын галсангой далай болоход ганцхан гол тутсан гэж ярьдаг. Тэгээ ийм одоо бас галууц сумч нь бол өөрөө тэр байгалийн үзэсгэлэнт газрууд маш ихтэй 2 сум байсан. Тэгээ сүүлдээ мандал галууд 2 нэгдсэн. Ийм учиртай. Одоо мандлын хэд чинь тэр түүхэн хэд 6 дугаар зөөр нь одоо би тэр Норов Шоров гэгээний өргөлжлөл олон гэгээний 6 дахь дүрийг одоо би бас мэдэх юм бүр хүүхэд нь одоо ганц бандд Балдбаатар гэж хүн одоо амьд байна. Тэгээ тэр галсын яндан гэж гэгэнтэг. Тийм одоо зураг авдаг, гэр цоохорлдог. Намар болохоор ан авах байдаг. Энэ манайх одоо воентголд зусч намарчдаг тийм айл байлаа. Тэгээ манай аав энэ тэр гонцоолов гэж байгаа гэж байсан. Одоо тэд нэр энэ их найзууд намар болохоор тэр хангаагаад ан аваад явдаг. Тийм андчин одоо тийм гөрөөчм. Тийм гигантэн байлаа. Тэр айхтар мундаг том гигантэн. Нэг 2 гиганттэй цом манах. Нэг нь ялагсан гигэн гэж намнан сур гэж ус суу 2-ыг ялгадаг одоо тийм гигантэн. Энэ Аранга аймгийн их тамир сум байж байсгаад тэгээ өөд тулсандаа 2 гэгээний одоо шарилны хойд ингэрт байдаг. Манай 2 гэгээ тийм одоо бас түүхийг жоохон мэддэг. Тийм одоо улсуудыг бас жоохон мэднэ. Аранга дүү багшин сургуульд сурж байгаа тэр их хөлөнд гэдэг газар тамирын голын юу Аранга тайгар чулууны урд руу тамирын голын борын өргөшөөгөө их хөлөнд гэдэг газар бид нэр тарианагаа хурааж ингэж явж ирсэн. Би ганц хуруудаад тэгээд нөгөө аав тэр ялагсан гэгэнтэй их найз төгөөс ийм улсууд таньдаг ийм хүн байсан. Тэгээд тэр ярианы дашрамт хэлэхэд одоо манайд байна. Маш том одоо ийм уртаа том хадаг. Аав ээж хоёрыг айл гэр болоход тэр хадгийг өгсөн юм байна лээ. Тэгээд аав ээж хоёрыг одоо надад өгсөн одоо тэр уламжлагдж явдаг. Орхны шигшний одоо тэр сайхан хадаг их одоо метр гарan одоо ийм том хадаг байдаг. Тийм тэгээд энэ манай тэр юуны Чинсүсгт Номон хааны ээж олон сайхан лам нартай Туулай содно гэж алдартай лам байлаа. Туулай содногын гөгшин миний нагц талын одоо ах トゥ ийм хүн. Ёнхор гиндэн гэж алдартай лам одоо энэ манай энэ ламын гэгэний хийд чинь тэр Ёнхор гиндэн босгосон омооны тэнд шинээр байгуулагдсан. Ёнхор гиндэн та нар мэдэх байх ингээд алхаад явдаг өвчтөй юм шиг одоо гимнастик хийдэг өндөр дэлгүүрээ манаач хийдэг тийм хүн.
Тэр чинь бол нөгөө шашин соёлгоо шашин юм нь хаалттай байхад үндсэндээ ном юм бясалгаж одоо тэр цам мама хариж исэн билээ шүү дээ. Одоо тэр ингээл том ингээл бүжиг хийгээл байгаа ч юм шиг. Одоо өвчтэй энэ янгаргийн өвчин тусчиж энэ төр гэж ярьдаг байлаа шүү дээ. Тэгээ тэнд овоо усгаал энэ чи том лам байсан юм билээ шүү дээ. Тэгэд миний нэрийг бол Самуй Давг гэдэг нэр манай аавтай найз учраас миний нэрийг янгаргийн дөнгөө гэсэн. Самуй Давг гэж нуутын эзэн гэсэн төвд нэр. Тэгээд сургуульд орсон чинь миний багш тэр Монгол улсын гавьяа төгш уян үлзий амгалан багшийн эхнэр нь Баасан гэж багш, миний анхны багш. Санаа Давг гэж бичээд тэр хүний буруу биш шүү дээ. Буруу одоо сонсоод Санаа Давг гэж бичсэн. Тэгээ одоо Санаа Давгаар явцсан. Тийм сонь төгт. Тийм бэ. Тэгээ Санаа Давг гэсэн нэр надад муу юм болоогүй. Тэ. Тэгээд одоо тийм бас сонин одоо ийм юу миний амьдралын дурсамж байдаг. Тийм байна. Тэгээ миний багш минь одоо их сайн багш. Одоо тэгээд тэр Санаа Давг гэдэг нэр одоо ингээд Санаа Давг болоод тэгээд бас тэр нэрээ өөрчлөлнө гэхээр бүх бичиг баримт юмнууд ингээд явцсан. Тийм одоо сонин төгтэй. Тэгээ одоо яг энэ Баян хонгорын хэвлэл мэдээлэл тэгээ орон нутгийн хэвлэл мэдээлэл тэгээ олон жил ажиллажлаа. Одоо хөгшөрлөө одоо ер нь тэгээд аяндаан эн чинь нөгөө энэ тэтгэврт гардаг чинь шинжлэх ухааны үндэстэй юм байна шүү дээ. Тэгээ би одоо тэтгэврт гарцсан мөртлөө одоо ингээ ажил хийгээд байсан. Одоо харин энэ нүдний хараа мараа жоохон одоо ингээд явж байгаа. Тийм тэгээд одоо хүн ер нь тэгэл хөдөлгөөн энэ хоол ундныг одоо их зөв боловсон хооллох энэ бол эрүүл мэндэд тустай юм байна гэдгийг сүүлийн үед мэдрээд байна. 84 кг-тай энэ гидсгүзээ ихтэй байсан. Сая одоо хагалгаанд ороод бүр 66 мургаар руу орсон. Нормоор бол би одоо 64 65 руу орох хэрэгтэй юм байна. Тэгээд ингээ бие хөнгөрөөд ирэхээр алхах гიშгэх хурдан болоод сайхан бие хөнгөрөөд айтайхан л болт юм байна. Тэгээд ах нь энэ ядаргаа юм сайн. Тэгээд өглөөний энэ агаар гоё ийм цэвэр гоё энэ голын усны агаар энэ төвийн агаар хоёр энүүхэндээ ялгаатай байх байхгүй. Энд ирэхэд зүгээр сэрүүттэй явчихна. Ус үнэртэй ингээ гоё болно. Одоо ийшээ яваад энэ байшин донд орохоор фөнк гэж явчихж байгаа. Тийм тэгээд энэ агаар хүртэл одоо тэгээд манай мандлын хангаа одоо энэ хоёр хангаа урд хойд хоёр хангаа галууд ч их сайхан нутаг штэ бас одоо доошоогоо битээ тал хээртэй сайхан нутаг агаар сайтай уул ус сайтай уран болногоо ихтэй эмийн уран болоод олонтой олон сайхан аршаантай ийм ус тэлийн аршаан гэдэг мандлын хангайд байна. Өхөгийн аршаан гэж халуун аршаан байна. Шаргалжууд алдар шаргалжууд ингээд энэ нурууч ингээд халуун аршааны ийм судалтай. Өхөг чинь тийм энэний судал агуу аршаа шүү. Тэгээ дээдчүүлсэн хөрөн бэлчээр гэж одоо тэр алдартай түүхийн үлгий одоо нөгөө алдартай одоо Хөдөлмөрийн Баатар манай Тангадын галсан багшийн нутаг гэл ингээл галууд бол одоо юу бол Баян хонгор бол түүхийн үлгий энэ сайхан их ном хайрхан Домогт мөнгөрсөн ном хайрхан гэж сайхан дууны би шүлэг хүчээ дуу болж төрсөн 80 жилээр одоо энэ театрын энэ инком антахгүй ариу намжигдэрч гэж алдартай дуучин байлаа. Тэр дуучны 50 болдог залуу дуулсан, айгаа гоё дуулсан. Сайхан дуу болсон. Тэг сайхан дуу болж гэж манай Дулам доктор тэр соёлын гавьяа зүтгэлтэй Юндэн Бот өгшөд тэр үнэлсэн. Тэгэхээр тэр том улсуудаас тийм үнэлгээ авах гэдэг бол өчөөгөр надад бол одоо бас урам өгсөн сайхан юм үнэлгээ болсон. Гэх мэтлэнгийн юм л одоо амьдралын төвхтэй юм хүндээ. За ингээд энэ сайхан өглөө санаахтайгаа таарад аймаг орон нутгийнхаа өөх санаа ахыхаа бас амьдралын төөх дуршлаг энэ юг ингээд та сайхан ярьж өгсөнд маш их баярлаа санаахаа. Тэгээ та нартайгаа бас өнөөдөр энэ сайхан голынхон цагтаар гиннэгөө одоо ингээд явжсэн чинь хэдэн айн одоо энэ тижирж улсууд гимнастик хийн уулзаж юу яана энэ голын дарга мэргэ хард суудаг тэгсэн чи харин миний өөр таньдаг айлын тэр тусмаа одоо бас одоо энэ Батамгалан лам гэж чиний ах штэ одоо Батамгалан лам бид нар ч худургийн улсууд штэ та нар бас алхаж яваа таарсан гэх сайн байна. Дүү одоо алдар хэм бэлээ ямар одоо мэрэгжлийн хүн байна. Би одоо мөнх хамглан гээд
тийм мөнгө амт тий. Имзүүч мэрэгж. Им зөөж. Сайн байж тээ. Чи тэгвэл энэ им одоо чанартай чанаргүйг л одоо их сайн мэдэх хүн байна шүү дээ. Одоо чамаас им авч ямаар юм байна. Ер нь чи сайн мэдэх хүн байна. Хөш энэ эмийн урамгалууд одоо ч сүүлийн үед энэ эмийн урамгал энэ төр чинь бас гайгүй сайн яриад энэ сайн маань одоо ер нь хавдар эмчилж байна, эдгэж байна гэдэг байх юм. Эмийн урамгалын талаар чи бас жоохон санал хуваалцаач. Энэ эмийн урамгал эмийн талаар. За тий. Би бас сэтгүүлч юм байна. Чамаас бас сонирхож болно үстэй. Тий. Би чи имзүүч мэрэгжилтэй. Тэгээ биологийн ухааны доктор. Сайн байна шүү дээ. Эмийн урамгал судлаач. Ийм үн л дээ. Зөв. Яхахгүй одоо манай Монгол орн за тэгээд манай энэ аймаг Баян хонгорч эмийн ховор нандин ургамал ихтэй. Тий. Энэ ховор нандин ургамлуудаа бас бид нэр их сайхан зөв зохистой ашиглаж байхгүй бол бас энд маань харин ховордож байна. Тий. Энийгээ бас бид нэр хайрлаа хамгаалж байхгүй бол бас болохгүй байна. Одоо хайрлаа хамгаалахаас гадна одоо тэр чинь түүгээл мэдхгүй зараал ингээд мөнгө олоод бизнесийн гэлбэрлэл ороод ингээд дуусчиход гэж айдаг байхгүй. Харин тий. Яг наадахтай сэтгэл нэг байна, санал нэг байна. Холбоотойгоор санаахаа одоо ингээд нэг тим эмийн ургамал ийм юмд сайн. За тэгээд нэг тэр хаваар ургадаг гэд ингээд тарчих юм бол тэр ургамал. За харин тэгэл дуусах шүү. Тэгэл юусэн үгүй болчихж байгаа. Одоо алттай чинь тэглэн шүү. Харин тий. Энэ алттай газар шүүгээл ингээл ерөөс очиж ухаал ингээл ерөөс. Тэгэхээр энэ ховор нандин эмийн ургамал байдгаа хайрлж хамгаалаад тэрийг хаана ургадаг мургадгийг бас их нандинж явахгүй хайрлж нууцлж дээр үед байна шүү дээ. Энэ дошгон газар шүү гэдэг чинь өөрөө байгаль хамгаалал байсан юм яг үнэ тий. Цонгон авч болохгүй шүү. Энэ маш дошгон газар шүү. Энэ урамгалд нь харьдаж болохгүй шүү гэдэг чинь Монгол ухаан байгалаа хамгаалж исэн агуу том ухаан юм лээ шүү дээ. Тий. Тэгээд одоо манайхан чинь сүүлийн үед ийм ч ургамал сайн, тийм ч ургамал сайн харин тий. Хамаагүй аваад хамаагүй буцалгаж уугаад бас одоо тий. Тэр чинь өөрөө маш буруу байхгүй юу? Яг үнэ. Тий. Тэр чинь одоо эн чинь нөгөө ямар ч ийм юу ч ингээд тун хэмжээ гэж байна. Тийм ээ. Одоо ингээд нөгөө яг хэмжээгээр нуун. Хэмжээгээр нуун. Өөрсдийнхөө дураараа буцалгаж уугаад дараа нь тэрнээсээ хордоол тэгэл нэр нь одоо ийм ч байна, тийм ч байна, ийм ч юм уу байна гэл ингээл харин тий. Сөрөг нөдлөө гаргаад ямар ч тийм нөгөө шинжлэх ухааны үндэсгүй хэрэгэлцгээгээд байгаа байхгүй. Харин тэгээд байгаа юм тий. Тэгээд байх шиг байгаа юм. Одоо тэрийг л дөөм нь одоо доктор хүн энэ ард түмэнд одоо тэр мэдээллийг хүргэх хэрэгтэй байна. Тийм тэгээд би сая юуна зөв харсан уу буруу харсан уу нэг ном гаргах гэж байгааг илүү чиний нэг юу яваад байсан үгүй юу? Тий нэг энэ фэйсбүүкээр фэйсбүүкээр ном гаргах юу гээд нэг санал авч जैन ч үлээ юу вэ нэг тий. Тийм яваад байгаа шиг байсан шүү. Яваад байгаа тий. Тийм байсан. Яг энэ бас юутай одоо нөгөө ямар ч бид нар чи ярьж байгаад нөгөө улс төрлөө орох гээд байдаг шиг. За тэгээд одоо тэр яг нэг ийм нэг иргэдийнхээ санал өсөлтийг аваад тэгээд тэргээр ерөөсөө энэ 34 жилийн хугацаанд ер нь бидний амьдрал сайжирч юу яасан юу гэдэг ингээд иргэд үдэл бодлоо илэрхийлээд тэргээр нь би нэг нэгтгэхэд нэг ийм ном гаргах гээд байгаа юм. Энэ 34 жилийн хугацаанд иргэдийн үдэл бодол хүсэл юу байсан те. Энийг ингээд нэг нэгтгэхэд нэг ном гаргаад тэгээ энэ нь ингээд цаашдаа ингээд одоо 4 жил болгоны сонгуулийн давтамжаар ингээ явна. Тэгэнгүүт эн чинь нэг 3 сонгуулийн дараа яхаар эн чинь нэг бараг нэг түүхийн баримт шиг юм болчих гээд байгаа. Үндсэндээ үндэслэж бодлого чиглэл юм гарах нь гэсэн санаа юм байна шүү дээ. Тэгээд тэр одоо энэ 24 онд ингээ хүмүүсийн үзэл бодол санаа бодол 28 ингээ 32 онд хэрвээ өөрчлөгдөөгүй энэгээр бид нэр юуг дүгнэх үү гэхээр төр засаг ингээ иргэдийнхээ төлөө юм хийсэн юм уу хийгээгүй юм уу гэд одоо баг тэр ном санаахаа зузаараад байх юм бол төр засаг ажиллаа хийгээгүй байна л гэсэн үг ер нь. Нингэн байх тусмаа л одоо төр засаг маань иргэдтэй яг үйлчилж байгаа юм байна л гэсэн санаа гарах юм байна л гэж ингэж бодож тийм нэг ном санаачилж дүүн бас явж байгаа. Тэр бас зөвл юм байна. Тийм тэгээ чи өвтөр ч одоо зүйлдээ бүр улс төрлөө хараад ингээд улс төрийн ярилцлага бол төлөвөртэй чамаас одоо айхтар том мөнгө их шүү дээ. За тиймэрхүү сонтой байна дөө. Тэгээ дүүдээ амжилт хүсье. За баярлалаа. Их сайхан мэрэгжилтэй одоо эрдэмтэн хүн байна. Эрдэмтэн докторууд их юм хийх хэрэгтэй. Улс оронд хэрэгтэй юм хийх хэрэгтэй. Хүн ардад хэрэгтэй юм хийх хэрэгтэй. Ялангуяа одоо тэр биологийн ухаан энэ юуны өвс урамгал эрүүл мэнд эм зүйч хүү юм байна.
Тэгэхээр энэ бол одоо их чухал хэрэгтэй мэрэгжил юм байна. Тэгээд энэ ер нь л одоо энэ ард иргэд энэ эгэлж иргэдэд хэрэгтэй юм байвал одоо их чухал байна да. Тэгээд та бүгдийн цаашдын ажил амьдрал одоо амжилттай илрүүлэнхийг өрөө. Тэгээд миний хань бол одоо бас театрт олон жил ажилласан. Урлаг соёлын хүн. Хойчроо хөгжим тоглодог. Одоо ийм хүн байгаа. Одоо тэтгэвртэй гарсан одоо тэгээд бас сонинд өнөөгийн баян хонгор гэдэг дээр сонинтой тэгээд сониндээ бас надад тусалдаг. Сонино захиалуулна, наашин заашин шуудан алва түгэн барина гэдэг ийм ажил хийдэг. Тийм тэгээд манай тийм манай одоо энэ театр чинь энэ инкмайнтер одоо цуг ажиллаж исэн. Театрын одоо ийм хүн байгаа юм. Тэгээ миний туслах хүн. Тэгэл яг хүүхдүүд одоо миний мэрэгжлийг эзэмшээгүй өөр мэрэгжил. Тэгээд энэ ач охин энэ бүжиг манай одоо нэг ахин тэр сүлжүүлэгт маш сайн бүжиглж байна. Бүжгийн юу энэ соёл урлаг төгссөн. Би халууны инженер болох гээд шүтээст оролцсон чинь одоо нэг хүүхдүүд тэр бидний заасан замаар явах байцсан юм шүү дээ. Тэгээд тэрийг хаяад тэгээ би нөгөө найдангийн аавыг найзтайгаа ярьж шүтээст оруулсан. Мөнгөн юм гэдэг баг шалгалт өөрийн тэр чи шалдаа оруулж би яаг нь үздэг юм байна. Шалгалт авдаг. Жинхэнэ бүжгийн хүүхэд байна. Төрцсөн юм байна гэж миний охиныг тэгээд сүлжүүлэгт орсон шүү дээ. Тэр бол ажил олох зовоогүй. Сүлжүүлэг тэгэл ерөөсөө шууд сүлжүүлэг рүү ороод сурж явахдаа ороод нэг найз нь сүлжүүлэгт аваа. Тэгээд сүлжүүлэг бүжигч болсон шүү. Тийм. За юм байна да. Тэгээд хүний амьдрал одоо тийм. Гэхдээ би бол одоо нэг тийм түүхтэй айхтар амтан биш. Тэгээ яг сэтгүүлчээр 47 жилдээ ажиллаж байна. Одоо Ахмад сэтгүүлч боллоо. Миний одоо сэтгүүл зүйн одоо мундаг багш нар бол одоо тэр Хөдөлмөрийн Баатар, Хорлоогийн цэвлээ, Соёлын гавь сэтгүүлдэг. Ийм хүн. Манай нутгийн хүн. Тэгээ энэ манай Ленин зам сониноос чинь үндсэндээ одоо олон сайхан алдартай хүмүүс төрж гисэн, олон сайхан буурал эрхлэгч нар байлаа. Тэгээд одоо би олон сайхан эрхлэгч нарын гараар дамжиж нэгэн одоо загнуулж хатуу шаардлага, өндөр шаардлагын дор ажиллаж байсан. Нэг цэг таслал алдахад одоо загнадаг ийм одоо шаардлага. Тэгээд өдий зэрэгтэй явах юм. Тэр одоо хүмүүсийн тэр хатуу өндөр шаардлага, тэр дүрм шаарддаг байсан. Тэр монгол хэлний дүрмийг одоо 12 шиг мэддэг. Тэрний одоо тэр алдар цоотой одоо тэр өндөр шаардлагатай эрхлэгч нарын буюу заяа бол надад өдий зэрэгт хөргсөн гэж би бас боддгийн шүү дээ. Тэгэлгүй яах. Тий. Мундах ер нь хүн одоо шаардлагатай одоо ч нь бол хүн шаардлага тавина одоо хатуу шаардлага тавихаар одоо ч ингээл ургунаал дээр унаал одоо сонирн болоод тэгэл үг даахгүй одоо нэг юм. Тэгээ энэ чинь өөрөөгөө хөгжүүлэх талдаа одоо сулраа явж байгаа байхгүй ирчгүүч. Тэр шаардлагыг хүлээж авч тэрний төлөө биднэрт одоо айхтар нэг мэдээ бичээд иргээл өөрөг даалга өргөөл мэдээ бичээл ороход нэг уншиж үзэл базаал шийдчихдэг байлээ шүү дээ манай эрхлэгч нар. Нэг дахиж бичиж болоогүй байна гэд. Ингээ шийдчихдэг. Тэгээд дахиад бичнэ. Дахиад бичээ дахиад байхгүй шít. Тэгээ хүн сайжирдаг байхгүй. Тэг хэд бичээд хүний нөгөө за энийг ч би барахгүй юм байна гэсэн бодолч зөндөө төрнө. А ер нь сурна да одоо энэ бичэндээ гэдэг ингээд бичээд байх тусмаа хүн сайжраад байдаг. Тэгжээс хүн сэтгүүлчлэх хэрэгтэй. Тэр сэтгүүлч бол сонинд нохлуулж сэтгүүлч болох хэрэгтэй. Одоо нэг сэтгүүлчтэн тэгэл нэг телевиз одоо ингээд нэг ингэж яваал ерөөсөө нэг нохлогдаагүй. Телевизийн сэтгүүлч бол бас сонирхыг бодвол баг нохлогдно. Сонин сэтгүүлч бол маш нохлогдож маш их уншиж байж, бичиж байж, тэгж байж сайн сэтгүүлчлэх үү таалга явагдаж штэ. Одоо ч тэгэл нэг жоохон тийм одоо тэр цагаан сэтгүүл зүй тэр сайхан одоо хүнд уран мөхсөн сэтгүүл зүй хэрэгтэй биш. Дандаа харлуулдаг болчиход байна шүү. Тийм одоо би бол ахмад түүний хувьд тэгж бодчих. Ер нь сэтгүүл зүйг одоо сайхан шудраг, зөв, ёс зүйтэй байх хэрэгтэй сэтгүүл зүй.
Тэгэхгүйгээр одооны зарим сэтгүүлчд бол бүгдөө тийм биш л дээ. Ёс зүйгээр эрхэмлэхгүй, ёс зүйгээ алдагдвал шантаазны бол мөнгөний болж байна. Мөнгөний сэтгүүл зүй болж байна. Энэ бол их буруу. Нийгмийг төрөнд алхах хүн бол сэтгүүлч шүү дээ. Тэгвэл буруу алхаж болохгүй, зөв алхаж нийгмийг зөв чигтэн чиглүүлж ингэж явах хүн бол сэтгүүлч хүн. Тий. Тэгээд ихэд их харлуулах, ихэд одоо юунд бол би бас тийм. Миний хувьд бол тийм сонир биш. Миний багш нар ч одоо тэгж сургасан. Тэгтээ шүүмжлэлтэй хандах юм. Дээр үед биднэрт одоо шүүмжлэл өчөх тийм томилтойгоо явуулахад нэгээс хоёр шүүмжлэлтэй эргэж. Шүүмжлэлч эргэж тэр нөгөө томилтын одоо юунд бичдэг ордог байлаа шүү дээ. Тэдэн сурвалжлах, тэдэн мэдээ, тэдэн зураг. Тэр авч эргэж. Өдөр дамжинд ингэ зааж өгдөг өдөр. Дээр үт чинь одоо бас сайхан хатуу шаардлагатай сайхан байсан юм уу тэр. Зоч зүйг бол бас моолдгүй зоч зүй сайн юм маш их боловсон хүчний бодлого тэр өндөр шаардлагууд тэр тавьж байгаа юмнууд маш их сайн юмнууд бий. Одоогийн энэ зах зээлийн нийгэмд ч гэсэн Монгол бол өсрөнгөө хөгжиж байгаа шүү. Бас ч гэж энэ Монголыг бас муулаад байх юм байхгүй. Өсрөнгөө хөгжиж байгаа. Энэ аймаг орон нутаг та нар хонгор нутгийн хүүхдүүд хизээ юм байл. Өсрөнгөө хөгжиж байгаа. Энэ барилга байшин хөгжил дэвшил хүн ардынх нь одоо амьдрал ах уу шал өөр өссөн шүү дээ. Бидний үед бол тийм байгаагүй. Тэгэхээр бол бас өшөө сайн хөгжих энэ бодлого чиглэл энэ юмдаа ихэд анхааралтай хандах энэ иргэд рүү чиглэс хүн хөгжиж энэ нийгэм эдийн засаг нь хөгжих улс үндэс нь хөгжих ийм одоо юу харагдаж штэ энэ 30 жилд одоо үндсэндээ бол хүн рүүгээ анхаараагүй найзууд ер нь жоохон өөрсдөө зузааруудад явцаад за ингээд улс төр ярих гэдэг надад улс төрлөө орчих болохгүй байна да дөөмөн өөчлаарай за ингээд маш их баярлалаа тий танд энэ голын урсгал одоо их сайхан да энэ за ингээд үнэхээр сайн өнөөдрийн ярилцлага дүүдээ баярлалаа бас одоо надад ингээд өвгөн сэтгүүлчтэй энэ сайхан төвийн голын хөвөн дээр бас таарж ингэж гоё сэтгэл санаа надад энээр гоё нэрэг өглөө тэгээд дүүгийнхаа ярилцлагын төгсгөлийн үгийг одоо танд үлдээ танаас бас сонсъё тий за ингээд өнөөдөр төвийн голынхаа хөвөн дээр соёлын гавьяат зүтгэлтэн нэр сэтгүүлч санаа ахтайгаа тааралдаад энэ сайхан ярилцлагыг хийсэндээ үнэхээр би баяртай байна. Ингээд таньдаа болон таны гэр бүл ад жаргал сайн сайхан бүхнийг өсөн өрөөж та минь урт утаан наслаараа гэж өрөөё. За тэр өрөөл бат сайхан оршихолтгой. Тэгээд одоо бас өвгөн сэтгүүлчтэй энэ голын эрэг дээр өглөөний одоо энэ нарны цацраг дор сайхан энерги дор одоо ярилцж байгаад одоо Ахмад сэтгүүлчийн хувьд би бас их тийм зөв яваагийн бас нэг илрэл юм байна. Ийм сайхан өнөртэй таарч бид нар ойр одоо мэддэг таньдаг ийм ойр хот ураг мөртлөө ингээ тэгж яриаггүй шүү дээ. Одоо бүр их гоё одоо бүр ингэ таарлаа шүү дээ. Энийг би одоо их бэлэг шээж байна. Энэ бол одоо бас их гоё ийм өглөө байлаа. Шинэ өглөө болгон гоё, өдөр болгон гоё. Тэгээд эрхэм дүүнерт эрүүл инг саруул сайхныг өрөөе. Та нар өгөхөдийн одоо бодож санаж яваа үйлс үтэл өөдөө дэшээ байг. Ялангуяа одоо тэр эрдэм тэр ном одоо тэр юмдаа их шамдан ард түмэнд хэрэгтэй бүтээл төрүүлийг гаргаарай. Номын баян цагаан буян заяа, номын цагаан буян бас ивэх болтугай. Тэгээд эрүүл ингийн цагаан буян Ийд байлгийн ариус үеийн энэ насны далай үеийн өрөөй. Тэгээд одоо ер нь хүн болгон залуу гэхгүйгээр эрүүл сарвал байх. Ийм чухал одоо байна штэ. Одоогийн нийгэмд энэ одоо айхтар хэцүү нэртэй энэ хор тавдар гэдэг өвчин Монголд бол одоо маш их байна штэ одоо. Тий. Тэгээд өвчнөр одоо төгсгөх бас тийм бэлгэшээлийн өвчс. Тэгтээ яг энэ эрүүл мэнд бол эрхэм баян учраас бид нэр өвчин одоо ярахаас өөр арга байхгүй. Иннээс урьдчилан сэргээлж аргаарах ийм юм чухал байгаа. Тийм. Тэгээд саруул сайхныг өрөөё, эрүүл инг байгаараа. Тэг ажил үйлс нь өөдрөг бай. Сайн ажиллаад сайхан амьдрах сайхан шүү дээ. Түүнэр бол сайн ажил сайхан амьдрч яваа.
ийм хүүхдүүд би жогсон мөнчийн хүүхдүүдийг бас Батамгалангаас эхлүүлээд манай Батамгалан бол одоо Бурхан номын одоо сайн ийм лам хүн өөрийн би одоо энэ лекц уншаа чи одоо энэ өөрөө бол одоо их сайхан тийм лекц унших ийм одоо тийм авиас байдаг байхгүй би мэддэг өөрөө ингэ сайхан одоо би бас хэд одоо ярилцлага хийж ялаа ба их тийм элен далангүй ярина Бурхан номын ажлыг бас зарим юм шөөмжлөн их шудраг ийм сайхан яриад тэгээ чи одоо энэ нөгөө лекц унш дуулдаг лам чи юм блэ энэ хар орны тий нөгөө юуны хийдий баасан юм блэ тий тэр ламаас тутгааргүй одоо лекц уншвал гоё унших юм хүн байгаа шүү дээ Батамгалан тэгээд өөрөө одоо ингээд уншихгүй юм тий за тэгээд ийм сайхан өглөө байна тэгээд дүүнэртээ баярлалаа за танд маш их баярлалаа санаа тий баярлалаа та нарт би бүр их баярлалаа одоо бас ингээд энд одоо багч гэсэн миний амьдралын түүхэнд одоо энэ тодор одоо бичигдэж чамд хадгалагдаж үлдэх байх гэж бодож байна. Энэ бичлэг миний өөрөө хөхөд миний эцсийн нэрт бас хэрэгтэй. Миний өвөө одоо ингээ голын цагтаар тэгээ төвөн голынхоо энэ түргэн урсгал сайхан төвөн голын хөөн дээр одоо ингэж ярилцжсэн юм байна шижээ дурсагдж үлдэх бас миний амьдралын түүхэнд болдох нэгэн сайхан одоо торгон мөч одоо энд ингэж үлдэж байгаа дах нь бол бас их өндөр сэтгэлтэй. Энэ төвөн гол чинь ингээд орон орт цутгадаг ийм одоо сайхан гол. Тэгээ энэ их сайхан элчнэрэг бас миний одоо би эрүүлж царуулж байхаа гэж ингэж одоо сайхан бэлэгшээж хүлээж авч шүү бахан. Тий. За маш их баярлалаа. За баярлалаа. Тэгээд бодод санаж яваа зорьсон зорилго энэ үйлс бүтээлч өөдрөг байгээ гэж. За их нь өрөөё. Тий. Бид хоёр ер нь өмнө нь уулзж байгаагүй баха хүүхэд байхад л би нэг харж байсан санагдаад байна. Би бол та нараас энэ хэнийг Инкамглан сайн танина. Энэ инкмаг тань манай аваад энэ чинь урлагийн хүн шүү дээ. Сайн бүжигч байлаа шүү дээ. Одоо энэ бүжиг хаях шиг боллоо. Маш сайн бүжигчд одоо тэр манай хандамагийн дүү Үлжих шиг гэж маш сайн бүжигч юм байлаа. Үнүүрийн баясгалантай их гоё бүжиглдэг октод байлаа тий. Энэ тэднийг энэ инкма энтриг одоо энэ хэн Үлжих шиг энтриг энэ инкма энтрил манай хөгшин энтрил хөтөлж одоо энэ театрын хүнтэй болохоор орос нэг би мэднэ. Маш сайн бүжигч штэ энэ инкма одоо энэ сууж байгаа энэ инкмаг л би сайн тань. Тэгээд инкамглангаа тань. Тэр юуны эмчтэй дархны эмчтэй нэг амралтаар ирсэн байхад Батамгалангийн таард бас нэг хойчилж байла. Танаа аав чинь арьс өнгөний эмнэлэг гэж энүүхэнд байсан энд суудаг жогсон эмч гэж одоо их сайхан тийм төвшин төлөв төвшин даруу төлгөө дуушуу жоохон багтай дүү бас их тийм мундаг одоо баян хонгорын нэртэй эмчнэр их сайхан насллаа байлаа шүү дээ. Тэр үеийн эмчнэрийн одоо тэр ариун цагаан хөдөлмөр мэдлэг чадвар өндөр байсан. Одоогийн муудаагүй. Би сая нэг юм энийг мартчихж. Би сая том хагалгаанд 7 цаг орлоо. Нэгдүгээр эмнэлэг дээр орлоо. Миний дүү тэнд Монгол улсын гавьяат эмч доржийн чулуун цэцэг гэж өөрний чулуун цэцэг гэж алдартай эмч бий. Тэгээ тэрийг дагаж тэр нэгдүгээр эмнэлэгт орлоо. Аста нэг асаалттай танк шиг зөрүүн сайхан залуу эмч миний тэр хагалгаанд орлоо. Тэгээд тэр ган соломон гэж тэр бүдүү нарийн гэж шулуун гэжсэний одоо мэсцлийн эмч ган соломон гэж Арангаа аймгийн хөө юм байна. Ахалж орлоо. Надтай багшийн сургууль Арангаа багшийн сургуульд хамт суралцж байсан. Жаргалын Бямбсөрөнгийн хөө одоо бурхны оронд явцсан. Тэр Нямд олон багшийн хөөхөд давж амц гэж миний унтуулгын эмчээр орлоо. Тэгээ өнөөдөр Монголын эрүүл мэнд бол бас өсрөнгөө хөгжиж залуучууд маш сайн хөгжсөн байна. Маш сайн өндөр мэдлэгтэй болсон байна. Тоног төхөөрөмж энэ төр нь харьцангуй нэгэн үеийг бодвол Монголын ангаа ухаа бас ч гэж муу хэлэхээргүй одоо сайн болсон юм байна. Их сайн болсон юм байна гэдгийг мэдрэл өөр юм бий. Энийг бас одоо өөр зориуд одоо хэлж тэгээд одоо тэр ганц залман эмч тэр Батсуур эмч тэр одоо цуг орсон одоо тэр дөрвөн залууд бол одоо их баярлалаа хань одоо бас тийм
эрүүлжүүлж одоо сайхан болж байна. Би яа тэнхэрж байна. Тэгээд энэ эрүүл агаарт их сайн яваарай. Манай номгоо хайрх нэг мэддэм байлээ. Ганц олон юм шиг номгоо хайрхныхаа яваар түүн голоороо та их сайн алдах шүү гэж ингэж хэлсэн. Ийм сайхан одоо ингээд нар мандад энд ирж ингээд суух айгуу гоё ингээд инээр. Тэгээ яг энэ нарнаас одоо ингээд сайхан би өглөөрөө л ингээд нарандаа залуурал инээрэг аваад умрцын ном суугаа гэж уншаал ингээд инээрэг аваад ингээд нарнаасаа ингэж инээрэг аваад энэ нарны энэ алтан цэцэрэг туяа миний үеэр зүрх сэтгэлээр ингэж дамжиж миний дотор эрхтнийг эрүүлжүүлж байна гэж бодож ингээд залууртын штэ. Тэгэлгүй. За ийм байна да дөхөө. За өстой. Баярлалаа. Гингүү уулзсан. Чивтээр бас ерөөл байна. Тийм байна, тийм байна. Уулзах ерөөл тэгтээ түүн голынхаа хувийн дээр уулзах ерөөл байна гэдэг бол бас чивтээр нь бас агуу том ерөөлтэй болсон доо шүү. Тий. Баярлалаа. Ерөөсөө та нарыг чамайг бас ингэж уулзад дотны ярилцааг эднэрийг л таньдаг болохоос тэгсэн одоо чивтээрийн уулзах газар энэ байсан бай. Тийм байна. Тэгээ энэ сайхан зүлгэн ногоонд одоо иргэн дээр одоо торгон ногоон зүлгэн дээр ингэж уулзаж танилцах байсан байна да. За